За уншлах сонсох өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдэв тэр яагаад чамайг мартаж чаддаггүй вэ гэсэн сэдвээр их гэж байна. За ер нь бичлэгүүд бол тухайн хүрж байгаа сонсож байгаа цаг үедээ л тэр хүндээ хэрэгтэй мессеж нь байгаасаа гэж бодож хийдэг байгаа юм. Ер нь тийм тохиргоотой хийдэг гэсэн үг. За тэгэхээр манай байнгын үзэгчд бол яг вэ одоо тийм мессеж болгон тааран тохирно гэж мэдээж байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас тэрийг мэдээж ойлгож хүлээж авдаг байх уу. Тэгэх зарим цөөхөн нэг хүмүүс зөвхөн өөртөө тохирох ёстой юм шиг ойлгоод байна тийм ээ. За бас тийм болов бас байхгүй шүү дээ. Ямар хувийн уншлага хийлгээд байгаа шүү дээ тийм биз дээ. За тэгээд нийтийн уншлагаас өөрийгөө хайхаа бол тэгээд группүүд дээр тодорхой нэг хэсэг нь танд таарч байгаа бол та дотоодын дуу хоолойгоо сонсож зөв сонголтоо хийж чадчихээ л гэсэн үг. За ингээд юугаа сонголтоо хийсэн байхаа гэж найдаа. Уншлагандаа оръё. За нэгдүгээр группийн уншлагыг хийе. За ремит гэсэн. Ремит гэдэг нь юу гэж вэ нэхэр дахин уулзахаа, дахин холбогдохоо гэсэн үг байна. За тэгэхээр дахиж учрах юм дээ. За ийм уншлага болох нэ. Тэр яагаад мартаж чадахгүй байна гэдэг сэдэв. За зүгээр л нэг өнгөрөөд учраад тий өнгөрцөн одоо хин нэгэн гэж л өрөөсөө өөрөө чинь бодохгүй байна. Бүр дахин уулзах хүсэл тэмүүлэл байна гэж хэлэх гэдэг юм. Таны сонголтын картан дээр одоо нэгсэн доо тийм утга учир байна. Тэр хүн болохоор дотроо юу гэж юм? Дахин уулзвал гэсэн бодлыг олон удаа ингээд давтамжтай бодоод байдаг гэсэн үг. Хэрвээ би дахиж уулзвал гэсэн энергийг эндээс дахиж уулзвал үннээ хэлнэ гэдэг юм уу? Дахиж уулзвал тэр үед юу тохиолдсноогоо хэлнэ. За дахиж уулзах юм бол одоо арай өөрөөр хайрлаж гэдэг юм уу? Дахиж уулзах юм бол одоо зөв шудраг байна ч гэдэг юм уу? За иймэрхүү байдлаар одоо ингээл яг одоо нэг пянцыг дахин тоглуулж байгаа юм шиг дотооддоо сэтгэлдээ бодолтой дахин бодоод байдаг гэсэн үг шүү. Тэгэхээр чамтай холбоотой дурсамжуудаа дахин санаад байдаг санаж байна. За ярилцсан үгсүүдээ, мессежүүдээ, за бичсэн загтал одоо мессенжерт бичсэн одоо мессежүүдээ ч гэдэг юм уу. Гээл тэрийгээ дахин хараад байдаг. Дахин бодоод байдаг. Ярилцсан тухайн хамтдаа байсан цаг мөчүүдийг бас дахин эргүүлж санаж дурсдаг гэсэн үг. За магадгүй хамт байсан орчин нь олон хүмүүстэй газар байсан бол тэр цаг үеийг тэр хүнд нэг хамтдаа ерөнхийдөө л тантай дахин уулзсан юу гэх юм байсан имийг л дахиж сэргээгээд л ерөөсөө тэр дурсамж байна уу, яриа байна уу, үйлдэл байна уу, үг байна уу, нөхцөл байна уу, орчин байна уу бүхнийг ерөөсөө ингээд дахин бодож санаад байгаа л гэсэн үг шүү. Зарим нь дахин төсөөлдөг ч гэж юм гадаг гэх бүр. За тэгээд гарден. Энэ гарден хөзрөөр юу хэлэх гэж байна гэхээр чамтай харьцаа холбоогоо бүрэн тасалдсан юм шиг ингээд одоо бодож исэн ч гэсэн дотроо бол ерөөсөө үгүй байгаа гэсэн үг. Дахин санаад байгаа юм чи юу харьцаа холбоод бас бодит байдал дээр таарын харьцаа холбоо энэ нэг зүрх хуваагдсан байгаа дагааз. Юм шиг болсон боловч тэр хүний дотор талд бол дуусаагүй яг нэг дахин тоглолтгоор тавьдсан пянц шиг л байгаад байна гэсэн үг. Пянц гэдэг юм уу? Одоо ч юу гэдэг дахин тоглуулахаар тавьчвал тэгэл яваад байдаг үлээ тий. Яг тэрэн шиг л байгаад байгаа л гэж хэлэх гээд байгаа юм. За стрэнж гэдэг энэ үзэр чи угаасаа чам руу маш тийм татагдж байгаа мэдрэмжийгээ өөрөө дарж байгаа мэдрэмж. Одоо юу гэх карт. Зөвхөн оюун бодол санаандаа дахин тоглуулчаад үйлдэл бол хийхгүй хүчээр өөрийгөө дараад байна гэсэн үг.
тэгэхээр мартцсан одоо болцсон одоо орхицсон юм юусоо алга байгаад байна л гэж хэлээд байна л да. Тэгэхээр тэр байсан хамт байсан цаг мөч бол энэ хүний хувьд бол айгүй үнцэнтэй бүр мартаж болдгоо нэг тийм одоо юу байна л гэсэн үг. Дурсамжийг бол та энэ хүнд ямарваа нэгэн байдлаар өгчээ. Зарим нь урт удаан хугацаанд хамт байгаад өгсөн байж болно. Зарим нь богинохоо хугацаанд, зарим нь түрхэн таарад өнгөрсөн одоо тэр боломж юу ч нь л одоо энэ хүнд тэгж санагдаа тэр хүн одоо хүчээр өөрийнхөө сэтгэлийг нуух гад дарах гад ингэсэн ч гэсэн одоо жоохон хэцүү байгаа байдлыг илэрхийлээд байгаа байхгүй юу? Зарим үед сэтгэлээ бүрэн хянаж чадахгүй байгаа байдлыг. За Knight of Wands үзэр бол ерөөсөө хүчтэй татагдж байгаа. Тань руу бүр ерөөсөө олон юм бодож санахгүй, өөрийгөө хүчээр хорж дарахгүй, зүгээр үйлдэл хийгээд зүгээр хурдхан шиг одоо юу гэх юм. За ерөөсөө олон юм бодож өөрийгөө ингэж яхаар зүгээр яваад чичээд уулзч хийж гэдэг юм уу те. Ийм айгу тийм огцом хүчтэй хурдтай энерги гэхгүй. Тэгээ залуу хүний бүр нэг бодох санах юмгүй ирч хүчтэйгээр ирж байгаа хүний энерги. Тэгэхээр чиний одоо тэр байсан цаг үе ерөөсөө хизээж мартагдчихж байгаагүйгээр барахгүй бүр ингээд одоо юу гэх ингээд галтаа модон дээр суудсан юм шиг доороос нь шатааж байгаа юм шиг одоо ерөөсөө энэ хүний чинь тийм тайван байхгүй байгаа гэсэн үг. Дахиж очиж уулзмаар хүсэл төрдөг. Одоо тухайн үед та ямар нөхцөл байдалтай байсан яг л эргэл тэрийгэ давтахыг хүсдэг гэсэн үг. Эргээл очмоор санагдаад идэгэл гэсэн үг. За тийм болохоор тань руу маш одоо тийм өөрийгөө барьж хорж чадхаа байсан тэр цаг үедээ огцом шийдвэр гаргаж тань дээр ирэх магадлал маш өндөр байна. Дахин уулзахаар, дахин учрахаар, дахин яахаар ч гэдэг юм. Тэгэхээр гинт танд айгу мессеж итер ирж магадгүй. Гинт гадаач нэрчлаач гэдэг юм уу. Иймэрхүү төрлийн болж магадгүй гэж хэлэх гээд байна л да энэ дээр. Та тэгэхээр 6-гийн саваа хөзрөөр болохоор яг юу хэлж ийн гэхээр та тэр хүний хувьд бүр онцгой мэдрэмжийг өгсөн хүн. Онцгой сэтгэл төрүүлсэн хүн. Тэр хүнд урд өмнө нь ийм сэтгэлд төрж байгаагүй тийм мэдрэмж сэтгэл одоо өөрийгөө хянж барьж чадхаа байдал нь тийм одоо дурсамжийг өгөөд байгаа хүн гэсэн үг. За тэгэхээр энэ хүний амьдралд та бол ерөөсөө тэгээд нэг тааралдаал тэгсгээд өнгөрөө явждаг хүн нь бол ерөөсөө биш болчиход байгаа гэлэр хэлж байна л да. Тэгэхээр тэр хүн чамайг мартдаггүй шалтгаан. Дотор нь ерөөсөө дотроос нь шатааж байгаа учраас ерөөсөө мартахгүй. Яагаад ч мартахгүй. Тэр хүн нэг юм сайхан залуу юу, сайхан залуухан хүүхэн үү, ер нь их юм одоо нэг тийм залуу хүний ярьж инэрэг заавал энэ хөөс нь мен байлаа гэд эргэтэй л хүн гэсэн үг биш. Тэгвэл үзэгчдийн маань 80 хэдэн хувь нь бараг 90% нь одоо нэг ийм сайхан залуу таныг тэгж бодож байна л гэж хэлэхээр. Энэ нь ирчүүдэд зориулж байгаа бол нэлээд залуухан сайхан одоо хүүхэн байна л гэж. За тэгэхээр их л чухал мэдрэмжийг үлдээсэн учраас таныг бол одоо яаж мартаж чадах вэ гэж юм шүү. Тэгээ тань руу бол огцом үйлдэл хийгээд ирэх энерги бол бүр маш өндөр байна. Уулзахаар ирэх. Ремид гэж бүр анхны үзэр таны сонголтоо үзэрлсэн шүү дээ. Тантай дахиж уулзахаар ирэх гээд байна цаанаас чинь. Хөрхий. За тэгэхээр их л одоо гайхамшигтай тийм сайхан хүн болж таарлаа тэр хүний хувьд тийм ээ. За тэгэд амжилт хүсье. Хин нэгний зүрх сэтгэлд ингэтлээ догдлуулад ингэтлээ одоо доороос нь галаас атсан юм шиг сууж чадахгүй байж чадахгүй болгоно гэдэг чинь өөрөө бол одоо ерөөсөө гайхамшиг л штэ тийм биз дээ. За тэгэхээр амжилт хүсье. Баярлалаа баяр та. За. Хоёрдугаар группийн уншлага эхлэе. За трансформашн гэдэг. За энэ юу гэж байна вэ гэхээр одоо авгалдаа байж байгаа дөрвийнхээ болоод нэс чинь энэ таны сонголтын хөзөр. Энэ тэ маш гоё үзэсгэлэнтэй ирвэхээ эсвэл одоо тэр сон гэдэг чинь юу ч вэ? Ер нь бол авгалдаа байж байгаад
нисэж чинь гэсэн үг. Тэгэхээр танд бол тэр хүнд мартагдахгүй байгаа шалтгаан дотор бол магадгүй тэр хүний дотор талыг өөрчилж өгсөн болж таарах гэдэг шиг байна тий. Яагаад чамайг мартаж чадахгүй байгаа вэ гэхээр. За тэгэхээр түр зуурын бол ерөөсө татагдал бол байгаагүй гэж хэлээд байна. Тэр хүн чамтай байхдаа яадаг вэ? Яг халуун дулаан гэр орондоо байгаа юм шиг мэдрэмжийг авдаг байсан гэсэн үг. Хүн гэр орондоо байхдаа маш гоё тогтой, дулаахан, тайван, амгалан бүр одоо ерөөсөө яг л өөр дээрээ байж чаддаг шүү дээ тий. Тэгэхээр энэ картаар тэгж илэрхийлээд байгаа. За тэр хаус дээр нэмэх лили бол аз жаргалын цэцэг тийм ээ. Маш гоё эмгтээлэг энергийг илэрхийлж байгаа лили үзрээр. Тэгэхээр чи түнд тайван хэрнээ, дулаахан хэрнээ, итгэлтэй хэрнээ, эмгтэй хүнээ маш гоё тийм одоо юу гэдэг хайртай, халамжтай, сайн сайхан сэтгэлийг хамгийн их төрүүлсэн хүн гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Энэ бүр насан туршдаа ч хамт баймаар юм шиг тийм мэдрэмжийг төрүүлсэн гэсэн үг. Ийм л хүнтэй хамт байх юм бол тайван амгалан сайхан урт удаан аз жаргалтай байж болох юм байна гэдэг тийм сэтгэгдлийг та тэр хүнд төрүүлжээ гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр өөр хин нэгэнтэй хэрэг уулзаад үзлээ ингээд явхад уулзлаа гэхэд ерөөсө танаас авдаг шиг мэдрэмжийг авдаггүй гэсэн үг. Тэгэхээр та тэр хүний хувьд маш тийм тогтвортой байр суурийг эзэлсэн гэр орон шиг хүн байгаад байна. Бүр ээж шиг нь гэр орон шиг нь. Магадгүй энэ үзрээр юу илэрхийлэх гээд байна гэхээр та хоёрын харьцаа холбоо нэг хэсэг маргаантай нэлээд хүнд одоо өөр одоо юу гэх юм сэтгэл зүйд нь нэлээд шарах дарамт өгсөн ийм харилцаа мэдээж хин нэгэн тэгнэ гэж байдгүй. Тэгэхээр хоёулаа хоёр талдаа тийм мэдрэмжийг авсан өнгөрсөнд болсон асуудлыг илэрхийлж байгаа шиг байна. Тэгээ энэ асуудлаас болоод өнгөрсөнд ямар ч асуудал тохиолдсон байж болох нь хүн болгон өөр тийм ээ. Тэгэхээр яаж юм гэхээр энэ асуудлаас болоод жоохон нэг хэсэг зайтай хол байсан баг. Тий. Ингийн хамт байгаагүй хол байсан. Ямар ч цаг хугацааг өнгөрөөсөн байж болно тэр хооронд. Гэтэл яг яасан бэ гэхээр өөр хин нэгэнтэй тантай байсан шиг сайхан байхгүй байна гэсэн үг. Дулаан, халуун, тогтвортой, найдвартай, итгэлтэй байхгүй байна гэсэн үг шүү. За тийм болохоор эцэст нь энэ хүзэр ингэж нөгөө эрийг харж гарч ирэхгүй байгаагийн учир нь яг юу вэ гэхээр ялгаа нь яг юу вэ гэхээр ингэсэн бол дуусж байгаа байхгүй юу? За энэ харьцаа ингээд дууслаа гэж. Гэтэл энэ дуусахгүй тантай хичнээн хэцүү өмнө нь хичнээн хэцүү хүнд цаг үеийг хамтдаа туулсан бие биенийгээс шархлуулсан янз бүрийн асуудал байлаа ч гэсэн танаас илүүг нь олоогод энэ харьцаа бол дуусахгүй гэсэн гэлээр хэлж байгаа. Тэгэхээр энэ нэлээд одоо хүнд хэцүү. Тэр нь энэ дунд юу ойлгосон? Two of Cups. Хичнээн намайг шархлуулсан ч хичнээн ямар одоо тухайн цаг үед юу болсон тохиолдсон байсан ч хоёулаа хоёр биенийгээ шархлуулсан байсан ч энэ хүнд би хайртай юм байна гэдгийг улам илүү мэдэрч таниад байна гэсэн үг байхгүй юу? Two of Cups-аар ерөөсөө. Тэрнтэй л одоо энэ дэр ч гэсэн нэг хоёулахна оргогийн ертөнцийн хоёулахна нэг дэвсээ суудсан хамгийн жаргалтай хоёр хүн байгаа зү. Хамтдаа байхдаа хамгийн жаргалтай. Ямар цаг хугацаа өнгөрсөн ч гэж байгаа байхгүй. Энэ модноос навч унлаа. Энэ цаг хугацааг илэрхийлж байгаа. Навч унлаа, эргэлээ, шарлаа, ногоорлоо, цэцгэрлэлээ, өвөл боллоо, хавар боллоо гэдэг шиг ямар цаг хугацаа өнгөрсөн ч таныг мартаж чадахгүй хамгийн сайхан нь та байсан гэдгийг энэ хүн энд ойлгож ухаарад ерөөсөө танаас илүүг нь олохгүй юм байна гэдэг дээрээ одоо ирдсэн гэсэн үг ээ. Тэгэхээр энэ холбоо бол дуусаагүй. За дуусаагүй учраас юу таныг мартаж чадахгүй. Тэр хүний дотор та Queen of Wands буюу тэр хүний хувьд хамгийн одоо шилдэг сайхан нь. Бас та ерөнхийдөө та ямар хүн байна гэхээр одоо олон дунд нэртэй, хүндтэй
өөрийн гэсэн байр суурьтай, өөртөө итгэлтэй. Та тийм хүн байх гээд байна. Энэ карт тэгж илэрхийлээд байна. За танд та үнэхээр тийм байр суурьтай биш. Энэ саяхан хэлсэн шиг олон дунд тийм биш байлаа гэхэд энэ хүний хувьд та тийм хүн гэж. За тийм болохоор энэ хүн таныг бол мартаж чадахгүй байгаа шалтгаанууд нь маш тодорхой гарч ирж байна. Тэгэхээр одоогийн байдлаар ч гэсэн эргээд тантай холбогдоогүй та энэ хүний одоо яг ямар бодол санаатай явж байгааг нь мэдэхгүй байгаад байгаа хөө. Ягаад гэвэл энэ бас баггүй цаг хугацааг өнгөрөөсөн юм шиг гаргадаад байгаа байхгүй юу. Тэгэхээр таныг маш хүчтэйгээр дурсдаг. Одоо магадгүй байгаа хэн нэгнтэйг амар харьцуулдаг. Тэгээд бүр ингээд илүүг нь олох гээд ингээд явлаач чадахгүй та хамгийн супер нэвээрээ байсаар байна. Тэрнтэй энэ хүн одоо энэ өөрийнхөө мартаж чаддгүй шалтгаантайгаа тэгээд эвлэрнэ үсттэй гэдэг шиг эвлэрхээр байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүний хувьд та бол ерөөс өөрийнхөөрөө гэрэлтэж чаддаг, өөртөө итгэлтэй маш хүчтэй энергитэй хүн гэсэн үг. Тийм учраас таныг мартахгүй тийм. Таяр хайранд бол бүр ерөөсөө угаасаа жинхэнэ хайр, жинхэнэ сэтгэл байсан байгаа даахгүй цэвэр хайр, сэтгэл. За тэрийгээ тэр хүн ойлгож байгаа. Ойлгоцсон шүү тийм, ойлгоцсон байгаа. Та ч мэдээж мэдэж байгаа. Тэгэхээр тэр хүн хичнээн танаас хол тустай хаана яагаад өгөөд хинтээ байжсэн ч гэсэн тань тайртай гэдэг нь бол тодорхой байна. Тань тайртай, тантай хамт байхад хамгийн чухал нэг юм байгаад ш. Тантай хамт байхад маш амар амгалан, маш одоо урт удаа хугацаанд нэг тайван амар амгалан байж болдог. Аз жаргалтай байж болдог. Тийм мэдрэмжийг та өгсөн, үлдээсэн хүн учраас таныг мартах боломжгүй юм аа гэж хэлэх гээд байна. За ингээд энэ уншлагыг сонссон 2 дугаар группийнхэнд тий таарсан таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрэй. Сувгийг дэмжиж subscribe хийвэл маш их баярлах болно. Баярлалаа. Амжилт хүсье. За манай 2 дугаар групп, 3 дугаар группыг сонгоход жоохон эргэлдсэн болов. Ягаад гэвэл жоохон төстэй энерги бол гарч ирж ийн ер нь хөзрөөс, анхны хөзрөөс хамгийн чухал төстэй харагдж байгаа юм. Ten of Swords үзэр уруу харж гарч ирлээ. 2 дугаар групп төр ч гэсэн энэ хөзөр бас яг ингэж гарч ирсэн. Хэрвээ та эргэлдсэн бол 2 дугаар группыг бас сонсоод үз гэдэг юм гоо ахаа. За ингээд 3 дугаар группийн уншлага эхлэе. За 3 дугаар групп төр ягаад чамайг мартаж чаддгүй вэ гэдэг уншлага тий. За энэ бол нэлээд кармагийн жоохон тийм гүнзгий төвшний холбоотой хүмүүс гарч ирэх гээд байна. Та хоёрын одоо холбоо бол зүгээр нөгөө хайр гэдэг одоо тийм хайрын харьцаа бол биш байх гэдэг шиг. За тэр үзрүүдийг за нэг мөчл яриад acceptance. Тэр хүн чамааг болохоор бүх сул тал үнэн төрхөөр чинь бол мэдэрсэн гэсэн үг. Тэгснэ юу гэж бодож ийн гэхээр би энэ хүний амьдралд заавал учрах ёстой хүн байсан гэж мэдэрч ийн гэсэн үг. Нэг зүрх байгаа зү тий. Энэ хүний амьдралд угаасаа л учрах ёстой байсан. Тэгтээ хамаг сул тал юу гэх юм хамаг л одоо тий үнэн төрхийг чинь олж харсан мэдэрсэн гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. За снэк могон дээр кросс буюу загалмай тий. Энэ хоёр болохоор энэ холбоонд маш их тийм үйл итгэлцэл, хуурамч байдал, 3 дахь харьцаа бүр. Тэгээд шархлуулсан байдал. Энэ шархлуулсан байдал.
Тэг хүнд сорилтуудыг бол энэ харьцаанаас бол та яар даван туулж байгаа хаа. Энэ бол яалтгүй кармагийн харьцаа, үүлийн үрийн харьцаа шүү. Үүлийн үр одоо хэрвээ та юу гэж бодож байна гэхээр надад ягаа заавал ийм хэцүү, ийм азгүй, ийм хачин байдал тохиолдсон. Би одоо аль сайнараа, аль сайхнараа тэрийг хайрлаж яхад инглээ тэглээ гэдэг ч юм уу ингэж бодсон бол үгүй энэ ч үүлийн үр юм чи арга байхгүй. Яагаад гэвэл үүлийн үрийн харьцаа яадаг вэ гэхээр та нэгэн цаг үед тэр хүнийг яг тийм байдалд оруулж исэн гэсэн үг. Та нэгэн урд насандаа юм уу жоохон өмнө ч юм уу энэ амьдралынхаа жоохон урд өнгөрсөн эсхүүдэд яасан бэ гэхээр одоо ижлэхэн байдалд л одоо оруулсан гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг хариугаа барьдаг өгөө авааны хууль чинь яваад байна. Тийм. Үүлийн үрийн харьцаа чинь яваад байна л гэж ойлгох хэрэгтэй байгаа байхгүй энэ дэр бол. Тэгэхээр чамайг бодох бүрдээ сэтгэл нь илүү шаргалдаг гэж байгаа. Тэгсэн хэрнээ бодохгүй байж чадахгүй. Яваадаг ч хийж чадахгүй тэгсэн хэрнээ та аваад ч адилхан энэ альж талаас нь байж болно. Тэгэхээр ерөөсөө нэг нэлээд тийм сэтгэлийг өвдөгдөг харьцааны тухай л одоо энэ дэр гарч ирэх гээд байна л та. Тэгээ энэ одоо тэн Сворц үзэр юу хэлж ийн гэхээр наана нэг мартах гэж хичээж байгаа эсвэл мартцсан юм шиг харагдаж байгаа харьцаа холбоогүй болсон юм шиг одоо болохыг хүсэж байгаа боловч үгүй ерөөсө дууссан юм байхгүй. Сэтгэл зүрх нь ерөөсө одоо хаагдаад бүр орхиод хаяад мартаад явцсан юм ерөөсө байхгүй гэдэг байгаа байхгүй юу. Болоогүй юм чинь ерөөсө дуусаагүй байгаа даа гэж. Энэ үед яадаг гэж яг буугаад өгөхөр дуустдаг байхгүй. За тэмцээд ахаар дуустдаггүй юм ийм харьцаа. За би үнэхээр өчүүх юм. Би үнэхээр жижиг юм. Би үнэхээр одоо өстө шалахгүй юм биш үү одоо гэд яг нэг өөрийнхөө нэг сул дорой байдал дээр бууж өгж яг энэ харьцаа дуустдаг байхгүй. Ойлгогдож. Тэгээ за би эсвэл одоо би хаашд яллагдлаа. Энд чинь нэг дайнж би үнийг шархлуулна гэдэг чи ерөөсөө чимэг тулаан штэ дайн шиг л. Бараг хэнийг илүү зүрх сэтгэлийг шархлуулах вэ гэд цад тэмцэлтэй байгаа бол сууж болчих жоох байхгүй юу. Тэгэхээр яаж вэ нэхэр за би бууж өглөө. Бууж өгсөн тал нь хамгийн түрүүнд сэтгэл тайвширч амар амгалан мэдрэх замруу явна гэсэн үг. Бууж өгч чадахгүй бол зовсоор л байна гэсэн үг байгаа байхгүй юу. За тэгэхээр ерөөсөө ингээд дахин одоо яг л нөгөө ерөөсөө юу гэх юм. Чамтай холбоотой зүйлсийг бол тийм зүүдлэгч бүр кармагийн харьцаа бол бүр зүүдэнд хүртэл орж ирж байгаа шүү дээ тийм. Эсвэл бүр ерөөсө бодох санахыг хүсэхгүй байгаад гинт орж ирж одоо энерги нь бараг чиний энергийг мэдэрдэг. Эсвэл та тэр хүний энергийг нь бүр мэдэрдэг. За одоо тэр бараг нэг тиймэрхүүл байж ах шиг байна да. Одоо яаж бараг нөгөө биеэрээ одоо нөгөө нэгсэн доо мэдрээд идэг гэсэн үг. За хичнээн ярилцахгүй хичнээн холбогдохгүй байлаа ч гэсэн за одоо тэр нэг тиймэрхүүл байгаа болов гэдгийг. Кармагийн харьцааны одоо нэг ялгаа нь тэр бус харьцаагаас энерги нь мэдрэгдээд идэх гэсэн үг. Та үүлийн үрийн харьцаатай учраас тэр нэг тиймэрхүү байхад та тэрийг нь мэдэрнэ. Таныг нэг тиймэрхүү байхад тэр бас тэр одоо мэдрээд идэг гэсэн үг. За одоо нэг иймэрхүүлийн бодож санаж байгаа болов одоо бол нэг тиймэрхүүл байгаа болов гэхэд тэр нь ерөнхийдөө л нэг тиймэрхүү байж идэг л гэж хэлэх гэдэг байхгүй юу. Тэр нь бодлоор зүүн совингоор мэдрэмжээр ингээд үүлийн үрийн холбоотой учраас танд энерги мэдрэгдээд байгаа байхгүй. Холбоогүй хүнийг бол үзэж тэхгүй шүү дээ. Тэр яаж явна уу, хаана явна уу, хизээ хинтэйгээ байна уу, яана уу, энэ үү. Ерөөсө та нэг гэсэндээ танд тийм бодол мэдрэмж төрөхгүй. Тэгэхээр энэ бол тийм биш. За Nine of Wands үзэр хүртэл рүү харж гарч ирж байгаа. Тэр одоо болохоор тий өөрийгөө энэ харьцаа холбооноос тусгаарлах гэж, холдох гэж айл болох зүхтаах гэж оролцсон. Хичээсэн, зөндөө цаг хугацааг өнгөрөөсөө. Өөрөөс чинь холдох гэж зай авч одоо түлхэж жишээ нь. Ингэсэн, гэвч чадахгүй байна гэж байгаа байхгүй юу. Одоо тэгээд буцаад эргээд энэ шинэ эхлэлийг илэрхийлж байгаа. Одоо эргээд ямар цаг хугацааг өнгөрөөсөн байсан ч юм уу. Одоо эргээд холбогдвол яах вэ? Яаж хүлээж авах вэ? Энэ хүн яагаад гэвэл мартаж чадахгүй болохгүй байна гэдгийг мэдсэн учраас
одоо насаараа ингээд одоо ингэж бодож санаж ингэж өөрийгөө шаналгаж явсныхаа оронд эргээд харьцаж холбогдож үзье эхлэе гэж ингээд бодоод байгаа байхгүй юу. Гэтэл эргээд харьцахаар яг одоо яаж хүлээж авах бол гэдэг бас нэг юм айдас яваад байна. Энийг дууссан гэж бодож исэн учраас. Гэтэл бодит байдал хэдэн жил хэдэн сар хэдэн ямар цаг хугацааг өнгөрөөсөн ч гэсэн мартагдахгүй байгаад байгаа учраас тийм нэг айдсан да. Магадгүй тэр салж холдож явах үед дахиж хизээж учрахгүй юм шиг байсан л байх л да. Ерөнхийдөө тийм төрлийн энерги гарч байгаа шүү. Ахиж хизээж учрахгүй хүн шиг. Бүр хэрэггүй хүн шиг. Хогнов шиг хаяад явсан ч гэж магадгүй өөр их чинь. Тэгсэн бол одоо бол бүр яах гээд ч болохгүй одоо эргээд одоо эхлүүл яаж эхлэх вэ? Яаж харьцах вэ? Яаж холбогдох вэ гэд ингээд тэрэндээ одоо эсэргээрээ шаналдаг санаа зовдөг болсон гэсэн үг. За тэгэхээр энэ харьцаа бол танд хайртай зэрэгцээд өөрийг нь хамгийн их гүн гүнзгий шархлуулсан хүн учраас таныг нэг их хайрлуул их шанална гэж нэг юм байгаа штэ. Хамгийн их хайрлсан хамгийн их шаналдаг гэж, хамгийн их хайрлсан хамгийн их зовдөг гэж. Яг л нэг тийм юм хоёрын харьцаанд донд байна гэсэн. Та тэр хамгийн их хайрлж хамгийн их шаналсан ч байж болно. Тэр хүн хамгийн их хайрлж хамгийн шаналсан ч байж болно. Тэгвэл үүлийн өөрийн кармагийн харьцаа яадаг вэхээр хоёр талд адилхан байдаг байхгүй. Ягаад гэвэл ерөөсөө хорвогийн нөгөө нэг юу чинь шудрах штэ гэж би одоо юм ярих дуртай штэ. Юу гэж ярих дуртай вэхээр шудраг. Үүлийн өрөөний харьцаа холбоо бол бүр тэр тусмаа шудраг. За тийм болохоор юу мартах тий? Яаж мартах юм бэ? Чадахгүй байж тээ тий. За ийм л уншлага боллоо. За хэрв миний уншлага таны нөхцөл байдалд таарсан таалагдсан бол та сувгийг дэмжиж subscribe, comment үлдээвэл их баярлалаа.